TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Шин цэцэг өөрийнхөө дотор болж байгаа мэдрэмжийг нэг л сайн ойлгохгүй байлаа. Уг нь түмээ тэр хоёр гэрлээд хэдхэн жил болж байгаа. Өнөөдөр хурмынх нь ойн өдөр. Шинэ энэ өдөр өөрийгөө маш их аз жаргалтайгаар төсөөлж байсан ч үнэндээ тийм байсангүй. Харин тэр одоо үнэхээр их ууртай байна. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ давтамаар л гэрлээ байна. Тэгээд та нартгаа байх үнэхээр сайхан байдаг шүү. Тийм шүү. Хамтдаа ярилцдаг энэ цагтаа ч гэсэн би үнэхээр дуртай. Тийм тэгээд шинэ цэг ингээд яагаад одоо хурмынхаа ой өдөр уурлаад бухимдаад исэн болоо. Чааш нь түүхээ сонсъё. Тэгээд марлаа маань бидэнд цаг гаргаж энэ түүхийг хуваалцаж байгаад баяртай байна. Яа, яачих вэ? Шинэгийн сэтгэл маш их чаналж байна. Анх хурмынхаа өдөр би ямар их баяртай байлаа. Түмээтэйгээ хамт байх гэж тэсэн ядаа хүлээдэг байсан штэ. Тэр маань миний мөрөөдлийн эр хүн байсан. Гэтэл одоо болохоор уурал хүрээд байна. Юу мөрөөдөл. Зүгээр л харт арсан зүүч шиг мэдрэмж. Түмэд хайртай эсэгтэй ч эргэлзэж байна. Цаашдаач хайрлах эсгээч мэдх юм алга. Шинэ уг нь юу хүсэж байгаагаа сайн мэддэг хүн. Хийсэн зүйлдээ дуртай байгаа эсгээч мэднэ. Гэрэлснийхээ эхний жил үнэхээр аз жаргалтай байсансан. Бүхэл юм шин, хамт байхдаач аз жаргалтай. Харин хоног хугацаа өнгөрөх тусам шинээд гайхаж бухимдах зүйл олон болсон. Түмээ, яагаад шороотой гутлах хаалганы дэргэд орхиод байдгийм бэ? Энд гутлаа орхих хэрэггүй. Өөр газар тавьж болдгоо мө гэж чамд хэдэн удаа хэлэх юм бэ? Хүн энэ дээр чинь бүдрээд унчин штэ. Түмээ тоосон шинжгүй гутлаа яг эндээ л тавина. Зөвхөн гуталж биш. Малгайгаа бас хоолны ширээн дээр тавьчихна. Шинэ тэр тоолонд нь чи яагаад малгайгаа энд орхиод байдгийм те? Би чамд битгий ингэж бай гэж хэлсэн биз дээ. Чамд юу хийхийг чинь хэлэхээс залхаж байна гэж ууртай хашигна. Түмээ, тэгвэл надад хэлхээ болцгооч те гэж бас хашигна. Ингээд л бөөн хэрүүл дэгдэж эхэлнэ. Жил ахих тусам шинээд таалагддаггүй олон зүйл нөхөрт нь байдгийг анзаарчээ. Түмээ цаг юусоо барьдаггүй. Шинээд энэ нь юусоо таалагдахгүй. Яагад гэхээр тэр өөрөө хоцрох дурггүй. Бас ажилласаа тарж ирчгээд ярилцдаггүй. Нөхөртөөгөө өдрийн турш юу болсон тухайгаа ярилцах гэхээр нөхөр нь ч сонирхохгүй. Тэр битгээл өөрөө гарна гэсэн цагтаа гарч хийн гэснээ л хийн. Гэр орны ажлаас үнэхээр хол. Хаяа нэг хоол хийдэгч галтогоогоо тэр чигээр нь завааруулаад хайчихна. Тэр уг нь гэрлэхийн өмнө маш их хөвгчлөлтэй залуу байсан. Хамт цагаа өнгөрөөж, найзуудынхаараа зочилж, хөтөлцөө далахдаг, бүр байнга цэцэг өгдөг байлаа. Одоо гэтэл тэр бүхэн дурсамж төдийл болж байна. Үргэлжил хэрэлдэнэ. Нөхрийнхөө сайн сайхны төлөө хэлж байгаа үгийг ч тоохгүй. Шинэ аргаа барахтаа нөхөртөө юу буруу хийгээд өмнөхөөсөө өөрчлөгдөөд дургуй зүйлийг хийсээр байгааг хашигчиж хэлээд ч нэмэр байхгүй. Яана шинэ үнэхэр хэцүү байгаа юм байна да тий. Сэтгэл санаа нь ямар байгааг сонсогчд маань яг л мэдэрч байгаа ах та. Харин тийм тий. Тэр хайртай хүнтэйгээ бүх амьдралаа хамтдаа өнгөрөөнө гэд тэгсэн ятан хүлээж байсан чинь над халаар нэг тий. Тэгэд гэтэл цаг хугацаа өнгөрсний дараа уур бухимдал дүүрэн болцоод байгаад одоо харагдаж байна тий. Тэгэд ханаас нь сайхан зүйл биш дандаа л алдаа дутагдал буруу зүйлийг нь одоо олж хараад байна тий. Одоо хин нэгэн хүнд дурлцахаар тэрнийгээ төгс юм шиг боддгийг штэ. Тэгээ хамтдаа амьдраад эхлэхээр төгс биш. За тэгээд алдаа оноог нь харж эхэлдэг. За шинэ ганцаараа ч ингэж байгаа юм биш л дээ. Байдгал өөрчлөлт. За тэдний хайр дурлал нь романтик байсан үе шатнасаа бодит байдал руу шилжиж байгаа юм л та. Тэгээд дараагийн төлөвшил рүү явж байна гэсэн үг. Тэгэхээр бүхэл хосуудад энэ шилжилт хэрэгтэй байдаг. Ханиа хэрхэн ойлгож бас хэрхэн хайрлахад бид нар одоо суралцах хэрэгтэй гэсэн үг. За юу нь үнэн бэ гэвэл бид хайртай хүнтэйгээ хамт амьдрахаас нааш бүрэн дүүрэн таньж мдээгүй байдаг. Хайр гэдэг чинь дурлаж, татагдаж байгаа үеийн гой мэдрэмжтүүдээ биш. Тэр мэдрэмж нь нэг их удахгүй дуусч жинхэнэ хайр бий болдог.
Марла тэгэхээр энэ жинхэнэ хайр гэж хэлж байгаагаа жоохон дэлгэрүүлээд тайлбарлаад өгвөл яах вэ? За жинхэнэ хайр гэдэг сайхан мэдрэмж төдий зүйл биш л дээ. Шийдвэр, сонголт шүү дээ. Өдөр бүр л одоо бид ханаа цаашид хайрлна гэдэг сонголтыг хийх хэрэгтэй. Хэн байх, юу хийхээс нь үл шалтгаална гэсэн үг. За бүгдээрээ энэ дууг сонсцоход үргэлжлүүлээд ярилцъя тийм ээ.
найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд Марлаа маань бидэнд нэгэн эмэгтэй амьдралын түүхийг хуваалцаж байгаа. За тэгэхээр шинэ бол нөхрийнхөө их олон дадал зуршилд бухимдаж бас урам хугарах болсон байна шүү дээ. За тэгээд нөхөртөө инг тэгж гисэнгүү, за тэгсэнгүү, ингэсэнгүү гэж хэлж байгаагаа одоо өөрийнхөө зөв гэж бодоод тэр арга замаар засах гээд үзээд байна л да. За өөрийн сонсох юм бол бас асуудал шийдэгдэж болно. Гэтэл яг үнэндээ түмээ тэрнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч сонсож одоо дуулууртаа дагах ёстой гэж бодохгүй л байсан байна. За шинэ нөхрийгөө засах гээд буруутгаад завгүй байсан болохоор өөрийгөө ямар байгааг мэдэхгүй болчихсон байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд ер нь бид нар нөхрийнхөө алдааг л одоо олж хараад байдгаас биш. Бас нөхөр ч гэсэн бас бидний алдааг бас харж л байгаа л да тий. Тийм шүү гэрлээ. Бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг харж чаддгүй шүү дээ. Гэхдээ бид бүгд л нөгөө нэг хүн болгон л алдаатай тий. Яг зөв. За тэгээд шинэ маань найз эгч дээрээ очиж амьдралынхаа бүхэл зүйлийг нөхөр нь ямар байгааг, юунд бохимдож уурлаж байгаагаа ярьсан гэсэн. За найз нь тэрнийг төвчээрдээ сонсож байгаад яриад дуусахад нь санаанд оромгүй тийм зүйл одоо зөвлөсөн байгаа юм. Тэр эмэгтэй шинээг өрөвдөж нөхрийг буруутгахын оронд өөрт нь өөрийгөө одоо өөрчлөх хэрэгтэй ямар нэг зүйл байгаа эсхийг харахыг зөвлөсөн. За харилцааны нууц нь хинч бусад хүнийг өөрчилж чадахгүй. Бид засах гэж хичээх тусам тэд нар одоо зөрдөг. Тийм болохоор харин сайн мэдээ нь юу вэ гэвэл ханаа өөрчлөе гэж ингэж оролдохоо зогсоогоод өөрийнхөө зан чанарыг өөрчлөх гэж хичээсэн нь дээрээ гэж зөвлөсөн байна. За шинэ тэр найзтайгаа уулзснаасаа хойш нөхөртөө бүх зүйлийг ингэж тэгж хий гэж одоо хэлэхээ болсон, нэгэсэндээ үгэлэхээ болсон байна. За харин оронд нь сайн байсан, урамшуулах зүйлийг олж хэлэх хэрэгтэй болсон байна. За гэртээ ороод ирэхээр нь өөрийнхөө тухай ярихын оронд нөхрийнхөө ажлын талаар асуудаг болж л дээ. За шаардлага тавихаа багасгаж илүү төвчээртэй байхыг хичээх болсон. За түмэд хийх ёстой зүйлийг заахааж болсон. Шинэ уурлаж гомдлоход багасаад эхлэхээр амьдрал нь арай нэг тийм амар тайван болж эхэлсэн байна. За хамгийн гайхалтай нь шинэ өөрчлөгдөөд эхлэхээр түмээч бас өөрчлөгдөж эхэлсэн. За өөрөө гутлаа имхэлж тавиад ажил дээрээ оройтхгүй байх нь шинэд илүү чухал гэдгийг ойлгосон. За ингээд ажлаа цагт нь багтаах гэж хичээдэг болсон байна. За гэхдээ түмэд өөрчилж чадахгүй зүйл мэдээж байсан. Жишээ нь тэр шинэтэй харьцуулах юм бол илүү дууга хүн. За шинэ шиг үргэлж цэвэрч нэмбай, яриах өөрөө сайтай байж чадахгүй байсан л да. Эхнэр нь харин энэ байдлыг хүлээн зөвшөөрөхөд суралцсан. Одоо шинэ нөхрийгөө жаахан оройтод ирэх юм бол уурлаж бухимдлахгүйгээр орж ирэнгүүт нь ярилцах гэж одоо тэгэж тулгаж шаардгаа болсон. За тэдний гэрлэлт төгс биш, алдаа оноотой хэрүүл маргаан гардаг ч гэсэн бие биенээ хайрлахад суралцаар байна гэсэн үг. За ингээд тэд манд гэрлээд 12 жил болсон байх шүү дээ. Тийм байна. Ёстой гой санаанууд байна. Тэгээд бид хүнийг ер нь өөрчилж чадахгүй юм байл л дээ. Тэгээд хичээх тусмаа л бид өөрсдөө л өглөө яншаа болоод хувирчдаг тий. Тэгээд асуудал уламжлалт орддог. Тэгээд нэг хөгжим сонсоод дараагийн зочноо одоо хамтдаа сонсцгоё. Тэгээд баярлаа марлаа да. За баярлаа. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ хамт байгаад үнэхээр их баяртай байна. Тэгээд амьдралд хэрэгтэй сургамжит үгсийг биднэрт хэлж өгөхөөр чимгээгч маань студид маань ирсэн байна. Сайн байна уу чимгээгч? За сайн байцгаана уу. Би ч бас дахиад энэ чи ирсэндээ баяртай байна. Тэгээд би таныг өмнөх нэвтрүүлэг дээр ярьж байсныг санаж ин л да. Та өмнө эрэхтэй сургаалт үг гэдэг бол хин нэгний хэлсэн мэрэгэн ухааны богино өгүүлбэрээ гэж. Тэгээд Библиэд их сургаалт үгс ном бол тэр чигээрээ мэрэгэн ухааны үгсээ гэж хэлжсэн. Тэгээд нэг нас, ажил, мэрэгжил гэдэг амьдралын ямар ч нөхцөл байдалтайсан энэ сургаалт үгс нь бидэнд зориулж бичигдсэн байдгаа гэд тэ. Тэгээд амьд бурхны үгийг судалж түнтэй харилцах нь одоо бидэнд одоо мэрэгэн ухаан болон зан чанараа өсгөхөд одоо тусалдгаа гэж та хэлсэн шүү дээ тэ. Нэрээ тэгсэн штэ. Гэрлээ их сайн тогтоож авсан байна. За одоо өнгөрсөн 101 ширүүн бороо орлоо л доо. Тэгээд намайг яг сэрэх үед яг толгойн тэр дээхэн авд нэг ус туслахыг би сонсохгүй юу? Яг тог гэл нэг химнэлээр тусдаг штэ. Тэгээд тэр дээврээс ус тусалж байна. Яг энтэй зүйрлсэн үг сургаалт үгс номд гардыг та нар санах нь. Сургаалт үгс 27 дугаар бүлэг 15 дугаар ишлэлд
шиврээ бороотой өдрийн тусаал яншаа эм хоёр адилхан гэсэн байдаг. Тэгээд энийг төсөөлөд үзтээ. Би болохоор дээврээс туслах тэр чимийг сонсоол байсан байхгүй юу? Хизээч зогсохгүй юм шиг надад санагдчихсэн. Яг тэр мөчөд миний санаанд би яг үгэлэхээр ингэж одоо хүнд сонсогддог байх та гэж надад бодогдсон л доо. Яг тог галтэй шүүмжлээ. Тэгэл ямар нэг буруу юм олж харчаал тэгэл тэрийг ингээл зогсолтгүй үглээл одоо хэрэлддэг ч юм уу те. Тэр тусаал гоождаг дээвэр бол угасаал аюултай штэ, ойлгомжтой. Аав маань бол ус тусч байгааг мэдвэл тэр дорн шууд цасдаг байсан л да хөөхөд байхад. Тэгээд тэрийг ялахгүй юм байна гэж байгаа. Тэгээд болио гэдггүй штэ. Тэгэхээр туслаар гоожж байгаа тэр ус яг одоо аюултай биш юм шиг санагдана. Тэгтээ тэрийг тэр чигээр нь орхичих юм бол тэр чинь одоо бүр байшинг нураагч тийм одоо чадaltaй болно шүү дээ. Яг тэрэн шиг бидний энэ үглэж янших үг бол ялангуяа нөхрийг маань ямар болгодог болоо тий. Тэр одоо шүүмжилж буруутгаж байгаа үгийг тань одоо хүүхдүүд бас сонсож байгаа. За тэгээ та хоёрын хэрэлдэж байгааг хөршүүд чинь мэднэ. Тэгээ учир утгагүй маргааныг маань сонсоод бурхан бас юу гэж боддог болоо тийм ээ. Сургаалт төгс 21:9-д дэндүү яншаа их нэртэй нэг байшинд сууснаас дээврийн буланд амьдэрсэн дээрээ гэсэн байдаг. Тэгэхээр тэр үедээ одоо нөхөр маань намайг өглөөд эхлэхээр дээвэр дээр гарьяа гэж бодсон эсхийг би мэдэхгүй л байна. За тэгээд сургаалт төгс номонд байдаг хамгийн дуртай ишлэлээ би уншиж өгье гэж бодож байна. Зохимжтой хэлсэн үг мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу гэсэн байдаг тийм ээ. Ингээд сонсоход их гоё үг байгаа үз. Мөнгөн хээн дунд тавьсан алтан алим. За энийг бол бид олж хараагүй л дээ. Тэгтээ төсөөлөд бодохоор бол ялтчгүй л их гоё санагдаж байгаа. Энэ нь чухал үгийг хэрэгтэй газар нь хэлнэ л гэсэн үг юм л та. Тэгээд алтан алим гэд бодоод үзэхээр их үн цэнтэй санагдаж байгаа үст тийм ээ хүний чихэнд сонсогдохдоо. Тэгэхээр миний хэлж байгаа үг тийм байгаа болоо. Бас ялгаагүй таны хэлж байгаа ч бас тийм байгаа. Тусаал ус шиг одоо эвдэж сүрүүлэх үгсийнхээ оронд мөнгөн тавган дээр тавьсан тэр алтан алим шиг мэрэгэн ухаан дүүрэн тийм хэл яриа үг харьцааг тийм ээ бурхнаас гуйх уу. Одоо тэгвэл чиний эргэн тойронд байгаа хүмүүс чамд талархан магтахгүй гэж юу? Тийм биз дээ. Тэгээ баярлалаа чимгээгчтэй тэгээд сургаалт өгсөний тухай яриаг дахин сонсгох хаа гэж бас найдаж байна. Тэгэлгүй яах вэ? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн өнөөдрийнхөө дугаараар эмэгтэйчүүд бидний хамгийн том дутагдал болох үглээ зангийн талаар бид нар ярилцж байна. За энэ сул зан чанарын маань эсрэг яг ямар үг байж болох вэ? За миний хувьд бол ингээд бодоход тайван амгалан гэсэн үг орж ирж байна. Тийм тайван амгалан хүний дүр төрх бууж байна. Угаасаа л одоо амгалан тайван гэд хэлэхдээ л нэг гоё байгаа үстэй тийм ээ тайвширч байгаа юм шиг. Тэгэхээр бурхны үг болох Библиэс амар тайвныг бий болгож чаддаг хүний тухайг бол уншиж болно. Есүс дагалдагч нартайгаа явж байгаад тэдэнд яаж амьдрах тухай яриаг өрнүүлсэн байна. Матай 5:1-9. Есүс түмэн олныг хараад уулууд гарн суухад шавнар нь түүн дээр ирлээ. Тэр амнын тэдэнд сурамжилж хэлэхдээ сүнсэндээ ядуус ерөөлтэйе. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэйе. Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэйе. Тэд дэлхийг өвлөх болно. Зөвхт байдлын төлөө өлсөж цангагсад ерөөлтэйе. Тэд цатгагдах болно. Инэрэнгүйчүүл ерөөлтэйе. Тэд өршөөл инэрлийг хүртэх болно. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэйе. Тэд бурхныг харах болно. Амар тайвныг тогтоогсод ерөөлтэйе. Тэд бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэсэн байна. Баярлалаа чимгээгч. Тэгээд бурхны хүслийн дагуу даруй нэгүүлсэнгөө цэвэр зүрстгэлтэй амар тайвныг тогтоогч хүн болох гэж хичээх үед бурхан биднийг ивэдэм байна гэдгийг бас ойлголоо. Тийм шүү. Яг үнтэй санаа нэг байна. Тэгээ сонсогчдоос маань нэрсэн нэгэн цагтлыг би та нарт уншиж өгье. Тэгээ найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээс сурсан зүйл нь сонсогчдын маань амьдралд нь яаж тусдсан болсныг
бидэнд бичсэн байгаа. Тэгээд энэ эмэгтэй 25 настай маш их уурлаж бухимдах болсон байна л да амьдралдаа. Тэгээд яг энэ түүхийг гэрлээ бидэнд уншиж өгөөч. За тий. Тэгэд уншиж эхлэе. Би танаа нэвтрүүлэгт маш их дуртай. Саяхан би уур бухимдлын тухай сонссон. Бусад хүмүүс яадгийг мэдэхгүй л дээ. Миний хувьд бүх юм уур хүргээд байдیں۔ Уг нь би өөрөө ууртай хүн байхыг огт хүсэхгүй байгаа ч ихэнхдээ уурлаад байгаагаа анзаардаг. Бусад хүмүүсийг уучлж сайн үлгэрчээ болмоор байна. Бусдыг гомдоохгүй тулд ариун сүнсэнд удирдуулахыг зөвшөөрөх хэрэгтэйгээ суралцлаа гэсэн байна. Тэгээд нэвтрүүлэгт маань магадгүй танд тусалж байгаа бол үнэхээр бас бидээс маш их баяртай байна. Тэгээд бид Есүсээс гуйвал тэрээр бидний амьдралд туслагч болох ариун сүнсээ өгдөг. Тэгээд Есүс энэ дэлхийгээс яах үедээ бидэнд туслах чиглүүлгийг өгнө гэж амласан байдаг. Тэгээд хэрвээ уур бухимдал чинь таныг зовоогоод эргэн тойрныхан хүмүүст одоо хэрэлдээд маргалдаад байвал Есүсээс туслахыг гуйгаарай гэж бас хэлмээр байна. Тэгээд бид түүнд хандан залбирах үед биднийг сонсож гуйлтад маань тэр заавал хариулдаг байгаа. За нэг жишээ авъя л да. Жижигээ Тэнүүн гэд нэг хоёр найз байж л те. Тэгээ жижигээ ангийнхандаа одоо Тэнүүний нууцыг ярьчихж. Тэгээ дараа өдөр нь Тэнүүнтэй уулзахдаа мэдээч хэрэг одоо нууцыг ярьсан юм чинь жахаа эвгүүцсэн. Тэгээд юу гэж хэлэх учраа олохгүй байж байгаад жижигийг нэг юм хэлэх гээд байгааг нь бас Тэнүүн анзаарсан юм байна. Тэгээ юу болсныг асуусан. Тэр найздаа үннээ хэлээд уучлалтгүйсэн байна. Тэгсэн Тэнүүн хэдийгээр тэрэнд гомдсон ч гэсэн жижигээгээ бас уучлсан. Ингээд хоёр найз тэврэлдээд найз хэвээрээ үлдсэн. Энэ юу хэлэх гээд байгаа юм гэхээр энэ түүх залбирахтаа яг адил байхгүй юу? Бид ингээ бурхан руу буруу зүйл хийсэн хэвээрээ очих юм бол залбирахад хэцүү шттэ. Бид гэмших хэрэгтэй. Гэмшнэ гэдэг бид бурууга хүлээн зөвшөөрөө зогсохгүй гэмээ улааж дахин энэ буруу зүйлээ хийхгүй байх хэрэгтэй болдог. Библиэд 1-р Иохан 1:9 бид нүглээ улайвал итгэмжит зөвхт тэрээр нүглийг маань уучлж бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр гэмшил бол залбирлын чухал хэсгүүдийн нэг нь. Энэ нь биднийг цэвэрлэж бурхантай харилцах тийм боломжийг бас олгодог. Тэгээд шинэхэн түүхийг би түрүүн сонссон шүү дээ. Тэгээд өглөө яншаа байгаадаа гэмшиж бурханд хандан залбирсан болов. Тэгээд хэрв тэгсэн бол үнэхээр сайн байна. Тэгээд бидний авирлаж байгаа маань хуваа хичээсэн байвал бурхноос одоо уучлалт гуйх нь зөв шүү дээ тий. Тэгээд ариун сүнснээс зөв амьдрахад нь туслаж одоо чиглүүлгийг гуйгаарай гэж бас хэлмээр байна. Тэгвэл бид эргэн тойрондоо байгаа хүмүүстэй урам зориг өгч одоо чадах болно. Хэрүүлж ихнэр бол дээврээс гоож хусны тусаал шиг гэсэн шүү дээ түрүүн тий. Тийм болохоор найзуудаа бурхнаас бүгдээрээ гуйцгаая. Тэгээд мөнгөн тавганд ирэх алтай алим шиг байхад амар амгаланг тарьдаг тэр хилтэй байхын төлөө бүгдээрээ хамтдаа бурхнаас туслаач гэж бүгдээрээ хамтдаа гуйцгаая тийм ээ. Тийм байна. Тэгээд та нар амьдралаас өөрчлөгдсөн сайхан төгүүдээ бас бидэнтэй бас хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд бидэнтэй бас холбоо барихыг хүсвэл төгсөл тэл хаягаар холбогдорой. Тэгээд бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Тэгээд сайхан төгүүдийг хуваалцсан бас зочдтой бас баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзцаая. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.